Сайн байцгаана үзэгчдээ болоо цагийн минь яг одоо мэдээллийг шууд амжилт хүргэж байна. Тэгэхээр Дорнод аймгийн Матад халах гол суманд үйл ажиллагаа явуулдаг Петрочанадаачин тамсаг компани хариуцлагагүй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхөөр иргэн адилш ирсэн байна. Ингээд та бүхэнд мэдээллийг шууд амжилт хүргэе. За тэгэхээр та өөрийгөө даачин тамсаг компани хариуцлагагүй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхөөр иргэн адилш ирсэн байна. Ингээд та бүхэнд мэдээллийг шууд амжилт хүргэе. За тэгэхээр та өөрийгөө даачин тамсаг компани хариуцлагагүй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхөөр 2019 оноос мэдээллийг шууд амжилт хүргэе. Газрын төсний олборлолт хаагуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хууль бус үйлдлийн талаар олон нийтийн дуу хоолой болж яваа юм нэгэн ихтэй байна. Тэгэхээр одоо танай байгууллага болохоор энэ Петрочанад ачин тамсаг компанийн үйл ажиллагааг эсэргүүцээд байгаа тийм. Тэгээ яг энэ юуг одоо яагаад эсэргүүцээд байгаа, ямар шалтгааны улмаас эсэргүүцээд вэ? За ер нь бол эсэргүүцэхгүй байх шалтгаан үнэхээр алга байна. Бид та бүхэнд ганцхан хуудас мэдээлэл танилцуулах гэсэн. За энэ дээр бол 2019-оос 19-2021 гэж сүүлийн 3 жилийн байдлаар газрын төсний олборлолтын талаар мэдээлэл байгаа. За би энэ дээрс би товчхон тайлбарлах гэдэг байгаа. За юу вэ гэхээр ерөнхийдөө нэг корона гарахаас өмнө жилдээ нэг сая орчим тонн газрын төс одоо экспортод гаргадаг байсан. Гэтэл яг сүүлийн хэдий коронавитой байсан ч гэсэн 19 онд жишээлбэл нэг сая тонн олборлсон. За үүнээс одоо усын төсөвч 232 тэрбум төгрөг буюу төгрөг орж ирсэн байдаг юм байна. За энийг ингээд тооцоод үзье л да үнэхээр одоо усад мөнгө төвлөрүүлээд байгаа юм уу гэд. За гэхдээ 1 литр нефтээ боловсруулаад одоо экспортод гаргасныхаа төлөө Монгол Улсын засгийн газарт одоо төсөвт маань ерөөсөй 232 төгрөг л орж ирж байгаа 1 литрээс. За би яагаад энэ усыг барьж орж ирсэн бэ гэхээр энэ одоо ус жишээлбэл дэлгүүрт 1000 төгрөгийн үнэтэй 500 г ус. Бид нар бол энийг зүгээр л өдөр тий өргөн хэрэглээнд ингээд байх ёстой юм шиг л нэг 500 г-ыг 1000 төгрөгөөр аваад уудаг. 1 литр нь болохоор тэгэхээр яг 2000 төгрөг болох нь тийм. Тэгэхдээ 1 литр газрын тос 2019 онд манайх экспортод гаргасныхаа төлөө 232 төгрөг усын төсөвтөд орлуулсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ уснаас хямдхан тий ер нь бол баг бид нар ийм ашиггүй газрын төсөө олборлолт тий усаа баг савлаад заруул илүү тий энээс илүү үн цэнтэй юм биш үү гэж хэлэх гээд байгаа юм. За тэгээд Лондонгийн биржийн дэлхийн зах зээл дээрх нефтийн ханшиг би бас харьцуулж үзэх гэсэн. За тэгэнгүүт юу вэ гэхээр 2019 онд жишээлхэд Лондонгийн бирж дээр нэг баррел газрын тус $80 зарагдж хахад манайх болохоор Петрочанад $16 зараад байгаа байхгүй юу. Одоо саяын энэ харьцуулсан үнээсээ бодглохоор буюу нэг 20 орчим хувьд нь л борлуулалт хийж байна. За 20 онд 643 мянга. За 21 онд 691,400 гээд. За гэх мэтлэнгээр ингээд газрын тосны 1 литр тосноос орж ирж байгаа усын төсөвт орж ирж байгаа мөнгүүдийг ингээд тооцохлоор нэг 230 За хамгийн дийдэл 87 төгрөгтэй энд 21 оны байдлаар. За ягаад тэгэхээр энэ нөгөө коронавитой холбогдуулаад бас ханштай буюу бараг $100 хүрчээд байгаа мэдээлэл байгаа байхгүй юу. За тэгэхээр би эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр ерөөсөө л бид нар 1 литр тос экспортод гаргасныхаа төлөө Петрочанагаар олборлолт хийлгэснийхээ төлөө нэг 200-аас 300 төгрөгийн л ашиг усын төсөвт юу орж ирдэг юм байна. Энийг ерөөсөө бид нар тооцдоггүй юм байна, мэддэггүй байна. За би бүр мэдээллийн их сурвалжаа энэ дэр тодорхой бичсэн байгаа. Арч мэлхэмэл газрын засгийн газрын одоо статистикийн мэдээлэл дээрээс авсан байгаа шүү. Гэтэл бол 1 литр газрын тосыг олборлоход 3 литр усаар ус одоо гүний ус зарцуулаад байгаа шүү дээ. Тийм, тэр ер нь бол айгүй асуудалтай одоо юм байна л да. Би дараагийн юм дээр бас хариулъя тийм ээ. Одоо хууль бас үйлдэл дээр хариулъя. Ерөөсөө ийм байгаа учраас л 200-аас 300 төгрөг усын төсөвт орж ирээд байгаа учраас бид нар энийг эсэргүй ийм олборлолтыг тээвэрлэлтийг хийх ямар шаардлага байгаа юм бэ гэдэг байдлаар нэгдүгээр бид нэр эсэргүүцэх гэдэг юм. Энэ одоо энэ баг төлбөр яг юунаас шалтгаалаад ингэж би энэ баг төлбөр гараад энэ бараг 500 г уснаас хямдхан 1 литр газрын тос олборлно гэдэг бол байж боломжгүй л байна. За энэ бол юу гэдгийг манай улс 1993-95 онд одоо яг газрын төсний 19-21 дугаар талбай дээр бүтээгдэхүүн ах гэрээ байгуулсны бүгдээрээ дуулсан. Гэхдээ энэ гэрээ бол юу гэдэг иргэд олон нийтэд нэг хахтар нууц одоо бол байгаа болж байна. Их хурлын гишүүдээс эхлээд сэтгүүлч нар нь ингээд энэ гэрээний гэрээг ингээд
уншаач танилцаач гэдээ бас энийг бас бидний нэг найдлан дуу хоолой болоод явж байгаадас баяртай байгаа. Энэ гэрээн дээрээс би ганцхан заалтыг одоо товчхон онцлмоор байна л да. Энэ яагаад энэ хүснэгтэд заагдсанаар яагаад 1 литр тосоо экспортод гаргасны төлөө 200-аас 300 280 төгрөг те усын төсөд орж ирээд байгаа юм бэ гэдгийг маш энгийн үгээр тайлбарламаар байна. За энэ гэрээний 8 дугаар залт байгаа. Бүтээгдэхүүн хуваалттай холбоотой. Одоо хамгийн чухал залт нь юм одоо бүтээгдэхүүн хуваалттай холбоотой. За энэ дээр юу гэж байна вэ гэхээр 8-1 дээр болохоор роялтийн төлбөр ерөөсөө огт төлөхгүй гэж байна. Роялтийн төлбөр бол Монгол Улсын засгийн газарт ноогдох хэсэгт ноогдсон байгаа, ашигт газрын төсөнд ноогдсон байгаа гэж байгаа. Өөрөөр хэлбэл тий одоо 230-аас 300 төгрөгт маань энэ роялтийн төлбөрийг шууд шингэнэ гэдэг залбар энэ дээр явж байгаа байхгүй. Уул нь бол роялтийн төлбөр гэдэг маань тухайн байгалийн баялагийг одоо холборсныхаа төлөө ашигтай болон алдагдaltaй ажилласнаас үл хамааран усад төлөх ёстой төлбөр гэхгүй юу. Татврын ерөнхий хуулиндаа ч байгаа. Татврын Монгол Улсын татвар юунаас бүрдэх вэ гэхээр газрын тосны нөөц ашигласны төлбөрөөс бүрднэ гэж байгаа. Гэвтэл энэ компани одоо энэ 93 оны гэрээгээр болвол ерөөсөө тэр газрын тосны татварыг одоо Монгол Улсын засгийн газар төлөхгүй. Тэр нь бол яг Монгол Улсын засгийн газрын өөрийнх нь төлбөрт шингэнэ гэж заасан байгаа байхгүй. Тэгэхээр энэ компани бол огт роялтийн төлбөр төлдөггүй гэж байгаа. За энэ дээр нэлээд олон бас эсэргүүцэх харамсалтай заалтууд байгаа л да айгүй хэцүү. Би эндээс би ганцхан одоо бол би юу гэдгийг одоо энэ гэрээ байгуулагдаад бараг 29 дэх жилийнхээ нүрийг 30 дэх жилийнхээ нүрийг үүсгэх гэж байна. Гэтэл энэ дээр харамсалтай энэ бол юу гэдгийг ерөөсөө ерөөл шууд дээрмэн гэрээ баггүй. За би яагаад би тэгж хэлээд байна гэхээр энэ дээр ингэж байгаа. 25 дугаар зүйл дээр гэрээлэгч нь Монгол Улсын хуулийг дагаж мөрдөнө гинэ. За ерөөсөө мөрдөхгүй байгаа шүү дээ тий. Мөрдөнө. За гэхдээ гэрээлэгчийн урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрлгүйгээр энэ гэрээний эрхийг үгүйсгэх мөн өөрчлөхгүй гэж байгаа. Өөрөөр хэлбэл Петрочана компанийн зөвшөөрлгүйгээр энэ гэрээнд өөрчлөлт оруулахгүй шүү гэд энэ дээр заасан байгаа байхгүй. Ийм ямар гэрээ байдгийг би. Ийм ямар одоо би одоо их хурлын гишүүд тэр Батуул гэж сэтгүүлч энэ гэрээнүүдийг өгөөд илээ. Би бүр энэ заалтыг уншичаасаа гэж би бас тэгэд онцлоод харчих нүдтэй бас гишүүн байгаасаа гэж хүсэж байна. Үнэхээр инээд энэ бол энэ гэрээ Монгол Улсын хуулийг дагаж мөрднө гэчгээд энд ерөөсөө дагаж мөрдөхгүй байгаа маш олон заалтууд байгаа. Би сая ганцхан заалтыг тайлбарлаа. Тэр роялтийн төлбөр төлдөггүй гэдэг залтыг. Гэтэл тэр гэрээг өөрчлөхийн тулд заавал Петрочаныгийн зөвшөөрөлтэй байж энэ гэрээг өөрчлөнө гинэ. Ийм баллаа ийм дээрмийн гэрээг ерөөс ингээд улс нийтээрээ иргэд олон нийтээрээ төр захиргааны байгууллага бүгдээрээ засгийн газартайгаа нийлжээд энэ гэрээг өөрчлөх хэрэгтэй байхгүй. Тэгжээж энэ одоо Монгол улсад орж иж байгаа энэ төлбөрийн хэмжээ орон нутагт өгдөг өгөөж бол нэмэгдэх юм аа. Нэмэгдэх юм билээ. Тэрнээс биш яг энэ одоо ийм дээрмийн гэрээтэй 30 дахь жилийнхээ нүрийг үсгээд бид нар ингээд юу ч болоогүй юм шигээр зүгээр л ингээд урдхаа хийгээд юус явж боломгүй байгаамаа. Тийм учраас бид нар энэ гэрээг өөрчлөлтийг нэгдүгээр хүсэж байна. Хоёрдугаар энэ гэрээний маш олон заалтууд одоо заалтуудын талаар сэтгүүлч нар ингээд бас ингээд хэвлэл мэдээллийн байгууллагуудаас анхаарлаа хандуулдаг болцсон байлээ. Тэр юу гэдгийг бидний нэг хүсэх зүйл юу вэ? Энэ гэрээг өөрчлөхөд бидэнтэй хамтарч нэгдээч. Одоо хамтарч хууль зүйн мөрөлийн байгууллага бидэнд хамтарч одоо улс орныхаа тий ашиг тусын төлөө ингээд хамтраасаа гэж бас хүсэж байгаа юм. Би тэр зорилгоор өнөөдөр ярилцлаганд орчиж байгаа. Энэ хуулийн хүрээнд одоо ямар хяналт шалгалт явагдаж байна? Аудитын одоо жишээлбэл аудитын юу дүгнэлт одоо 2 жилд нэг удаа орох хэрэгтэй шүү дээ. Энд одоо үүргээ гүйцэтгэж чадчихэв юм уу? За манай төрийн бас байгууллага бол яг байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Төрийн бас байгууллага байгаа. Тийм болохоор байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хүрээнд ерөнхийдөө ажиллахыг зорддог. За байгаль орчныг хамгаалах тухай хуулинд 2 жил тутам олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа компани одоо аудит орох хэрэгтэй гэдэг төлөвлөгөөт аудит орох хэрэгтэй гэдэг заалт ерөөсөө хангагдахгүй байгаа. За жишээлхэд надад одоо 21-р талбай дээр хамгийн сүүлийн байдлаар аудитэд орсон одоо холбогдох газрын одоо бидэнд шаардлагатай мэдээллийн талаар би албаны төрийн байгууллагаас авсан байгаа. Энэ дүгнэлт байгаа. Энэ дээрээс одоо яг хуулийн хүрээнд ажиллахгүй байгаа талаар ноцтой заалтууд жишээлхэд
дурдсан байна л да. Би зүгээр товчхон хэдхэн залтыг та бүхэнд бас танилцуулъя. За энд ингэж байгаа юм. 2018 онд жишээлхэд ус ашиглах гэрээгүй газрын засгийг олборлох үйл ажиллагаа явуулж байна гэж. Дагчны аудитын тайлангийн хэсэг дээр юм. За 3 дээр нь байж байгаа. 2018 оны байдлаар ус ашиглах гэрээгүйгээр олборлолт явуулж байна. Энэ 3 дугаар залт дээр гинэ. Өөрөөр хэлбэл энэ компани ерөөсөө хуулийн хүрээнд ажилладаггүй юм байна. Бид нар өнгөрсөн жил төрийн хянах шалгалт явуулаад аймгийн засаг даргатаа дуртай аймгийн засаг дарга холбогдох агентлаг хэлцүүттэй хамтарч ингээд шалгалт явуулсан мөн 21 оны байдлаар бид нар 10 сарын 4-ний өдөр очиход ямар ч одоо баг он дуусгаж ирсэн. Тэгтэл 21 оны байдлаар ус ашиглах гэрээ байхгүй, зөвшөөрөл байхгүй, бүх бүтэн 2 сая усыг зүгээр л ямар ч одоо зөвшөөрлгүйгээр, хувиллгүйгээр тэнд ингээд ашиглаж байгаа зөрчил илэрсэн байхгүй нэгдүгээр. Хоёрдугаар энэ тэмүүлэлтээр бас ингэж байгаа юм. Нүхэн сэргээлтийн талаар дурдсан мэл л дээ. Энэ нүхэн сэргээлтийг ерөөсөө огт орон нутгатаа хүлээлгэж өгдөггүй, акт үлддэггүй байх гэсэн. За энэ 2 дахь заалт юм. Нүхэн сэргээлт хийдэг боловч орон нутагт актаар хүлээлгэж өгдөггүй. Энэ маш ноцтой дүгнэлт. Актгүйгээр ингээд хүлээлгэж өгөхгүй байгаа байхгүй. Нүхэн сэргээлт хийдэг гэдэг боловч актаар үлддэггүй байна. 2 дахь ноцтой асуудал. 3 дахь нь химийн хорт бодисын талаар. Энэ бол маш аимшигтай. 2007 оны 65 дугаар засгийн газрын тогтоолоор бичигт Баян хошуугийн бомтоор химийн одоо хорт аюултай бодисыг нэвтрүүлэхийг улсын илэр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн засгийн газрын тогтоол байдаг. Өөрөөр хэлбэл тамсгийн талд бол өнөөдөр одоо газрын засгийн олборлолтод химийн аюултай хорт бодисыг ашиглаж байгаа. Гэтэл энэ аудитын дүгнэлтээр юу гэж гарсан бэ гэхээр химийн аюултай бодисын талаарх одоо Монгол Улсын маш олон стандартуудыг энд дурдсан байл л дээ. Энэ стандартуудын хэрэгжилт ерөөсөө хангахдахгүй байна. Химийн аюултай бодисын талаар стандартын хэрэгжилт хангахдахгүй байна гэдэг дүгнэлт гарсан байгаа байхгүй юу. За тэгтэл өнгөрсөн жил бас бид нар 10 сарын 4-ний өдөр шалгалтаар очиход одоо сүүлийн 2 жил буюу коронавигийн үеийн нөхцөл байдлын үеэр ерөөсөө тамсгийн талд хог хаягдлаа ямар ч эзэнгүүгээр гэрээ байхгүй, эзэмжүүлэхгүйгээр зүгээр л ингээ хайчихсан байдалтай. Нэгдүгээр, хоёрдугаар тэр химийн аюултай хорт бодисыг ингээд бошилдог тэр гомемброн хальс одоо ашигладаг юм байна л да. Одоо үл нэвчдэг, хөрсөнд үл нэвчдэг. Тэр хальс нь ингээд цоорцсон байдалтай. Тэрнээс тухайн үедээ шууд цагдаагийн газар одоо бие бүрэлдэхүүн бас цуг шалгалтанд явж исэн учраас шууд одоо эрүүгийн цагдаагийн албар руугаа шууд шилжүүлжсэн байхгүй тухайн үед нь. Өөрөөр хэлбэл энд ерөөсөө химийн аюултай бодисын талаар, хог хаягдлын талаар маш ноцтой асуудал. Бас л энэ нөгөө 18 оны энэ дүгнэлтийн дагуу үйл ажиллагаа хийгдэггүй л гэж бид нэр үзэх гээд харах гээд байгаа байхгүй. Хамгийн сүүлийн байдлаар гавд итнэ гэж л бидэнд өгсөн. За энэ хог хаягдлын мэдээлэл юм байна тийм. Гэх мэтлэнгээр за тэгээд бас энэ дээр бидний бас нэг үзэлцээд идэг асуудал байгаа. Эдгээр ерөөсөө стандартын бус замаар тээвэрлэлт хийгээд байгаа байхгүй. Одоо газрын засгийн тээвэрлэлтэнд 58 км авцсан ерөөсөө энгийн шорон замаар яваад байгаа гэсэн үг байхгүй. Ерөөсөө стандартын зам одоо тээвэрлэлт хийхгүй байгаа. Тийм болохоор энэ нөгөө 58 км зам үлдчихэд байгаа. Тэр замаа ингээ хатуурчлалттай болгох гэдэг дүгнэлт гарсан байгаа юм. Энэ одоо дүгнэлтийн талаарх ерөөсөө хэрэгжилт нь хангахдахгүй байгаа. Өөрөөр хэлбэл стандарт бус замаар тооцоолт үүсгэж 20-аас 8-аас 20 ийм салаа зам гаргаад ингээд одоо байгаль орчинд одоо сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн бас дүгнэлт бидний хамт явсан шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд бас гарсан байдаг юм аа. Гэх мэтлэнгээр энэ компани дээр ерөөсөө ер нь бол байгаль орчны чиглэлийн салбарын хуулиуд ерөөсөө биелэгдэхгүй хэрэгжихгүй байгаа. Ерөөс ингээд ийм байх ёстой юм шиг л байгаад байгаа байхгүй. За энэ одоо ус зөвшөөрлөгөө ашиглаж юм гэж байна тий. Тэгээ нөхөн сэргээл хийхгүй байна. За ингээд энэ бүх одоо юу гэдэг зөвшөөрлөгөө хийж байгаа үйл ажиллагаанд нь одоо юу хорой цэвэр тий торгуул ноогдуулж орон нутгийн зүйлс тий. За ер нь бол юу гэдгийг тэгээ бас нэг асуудал нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ажилласан бас нэг асуудал байгаа түрүү энэ дээр нэмэгдээд. Тэгээд
бид бол юу гэдэг ингээд зүгээр нэг шалгалт хийлгээд ингээд хайчихгүй бас ер нь бол эцсийн их нь үр дүн ер нь хуулийн хэрэгжилт нь ямар байна гэдэг нэхээ шалгаа авахлаар ерөөсө 2 сая тонн гүний усыг зөвшөөрлгүй ашигласныхын төлөө зүгээр л 3 сая төгрөгөөр торгочихж байгаа байхгүй. Тэгэл хог аягдлын гэрээгүй ажилласан байна гэж бас ингээл 3 сая төгрөг. Ердөө нэг нийтдээ энэ компанид 3 сая төгрөгөөр одоо зөрчлийн хуулийнхын дээд хэмжээний ингээд ийм инээдтэй байдлаар ингээд стратегийн олборлолт явуулж байгаа, хууль бусаар олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгждэр зүгээр л нэг 6 сая төгрөгөөр торгож байгаа юм асуудал. Үнэхээр санаанд буухгүй байгаа байхгүй юу. Тийм болохоор бүр ингээд олон нийтийн ингээд санарт хүрээсэ гэдэг байдлаар би ингээд өнөөдөр танаа дээр ярьслаа угаад байгаа. Энэ зөрчлийн шийтгэлийнх нь акт нь байж байгаа. Ерөөс ингээд зөрчлийн хуулийн 6-гийн 1-7-оор зөрчлийн хуулийн 7-гийн 15-ын 3-аар гээд 3 сая төгрөгөөр торгосон гэдэг ерөөсөл. Тийм болохоор бид нар ч одгүй. Хэцнээн 100 мянган тонн газрын цэцээ зүгээр л тий ямар ч үн цэнэгүүгээр нэг 200-аас 300 төгрөгийн өртгөөр литрийн тий өртгөөр тэгж гаргуулчихвал зүгээр нэг 3 сая 6 сая төгрөгөөр торгуулад өнгөрдөг ийм байдалтай. Ингээд төр захиргааны байгууллага бас ажиллаж байгаа, мэрэгжлийн хэлтийн байгууллага ажиллаж байгаа нөхөр харамсалтай байгаа юм л да. Одоо танай байгууллагаас яг танай байгууллагаас ямар арга зам байна? Одоо энэ нөхцлөөс гарах. Цаашдаа одоо яг ямар үйл ажиллагаа хийгээсэй гэж бодож байна. За ер нь бол бидний зорилго бол ерөөсөө Монгол улсын хууль одоо иргэн бүрт аж ахуйн нэгж бүрт гадна дотны одоо хөрөнгө оруулалтаас үл хамааран тэ бүгдд нь эрт тэгш үйлчлдэг байгаасаа гэж хүсэж байгаа. Өнгөрсөн жилийн аймгийн зэг дараагаар одоо захирамжийн дагуу бид нэр ингээд хяналт шалгалт явуулсны үр дүнд тухайн байгууллага дээр одоо байгаль орчны эсрэг гэмт хэрэг үлдэж байна. Бага асуудалт нь одоо аймгийн зэг дараагаар цагдаагийн байгууллага болон хуулийн хэлтийн байгууллагад хандсан. Түүний дагуу Дорнод аймгийн цагдаагийн газар, за Дорнод аймгийн прокурорын газар, за мөн экологийн цагдаагийн албан дээр энэ компани одоо хууль бус үйлдэлтэй холбоотой одоо байгаль орчны эсрэг үлдэж байгаа гэмт үйлдэлт нь эрүүгийн хэрэгт нь одоо ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл бид нар зүгээр л ингээл нэг 3 сая төгрөгөөр торгоод өнгөрмөөргүй юм. Үнэхээр яг хуулийнхын дагуу холбогдох хариуцлагын хүлээлгээс ингээд явуулахыг хүсэж чинь бид бүр ингээд Монголын хэлээр цааш гаргачмаар байгаа байхгүй яг үнийг хэлэхэд. Тэгээд энэ компани хууль бус үйлдэлт нь өнөөдрийн байдлаар ямар ч тааш эрүүгийн хэрэг үсчгээд экологийн цагдаагийн албан дээр шалгагдаад явж байгаа. Ер нь бол одоо шалгагдаад явж байгаа л гэдэг дүр төрхтэй байгаад байна. Яг эцсийн нэг үтсмээр байгаа байхгүй зурмаар байна. Одоо цаашдаа яг ямар арга зам одоо шаардлага хургуулж байна? Ямар арга зам байна? За энэ компани ингээд ямар тааш нэг улсын төсөвт нэг 1 литр тутамдаа 200-аас 300 төгрөг оруулдгийн байна тий нэг ямар ч үр өгөөж алга байна. За тэгээд маш олон байгаль орчин чиглэлийн хуулиудыг зөрчиж ажилтгийн байна. Яг үнийг хэлэхэд орон нутагт үнэхээр үр өгөөж байхгүй байгаль орчныг сүйтгэжгээд химийн аюултай одоо бодисоор тий бушилчгаад усыг нь ямар ч зөвшөөрлгүй ашиглаж байж орон нутагт ямар ч үр өгөөж байдаггүй. Тэгээд 20 онд манай төрийн бас байгууллага иргэд олон нийтийнхээ хамт тамсаг энэ талд буур нуурын ирэг дээр эсэргүүцлийн жагсаалт өрнүүлсэн хүчинд энэ компани дээр одоо нийгмийн хариуцлагын гэрээ үүсгэлсэн байгаа. Тэгээд тэр гэрээний дагуу бол жил бүгд тэрбум 250 сая буюу жил болгон 450 мянган долларын хөрөнгө оруулалт хийнэ гэд матад болон халахгүй сумд дээр тийм гэрээ байгуулсан гэдгийг харамсалтай нь тэр гэрээ байгуулцаад өнөөдөр 2 жил өнгөрцөн боловч гэрээний дагуу хөрөнгө оруулалтууд ерөөсөө хийгдэггүй байгаад байгаа. Тийм болохоор бид нар энэ жил тухайн гэрээний нийгмийн хариуцлагын гэрээний хэрэгжлийг нэгдүгээрт нэхэн хөрөнгө оруулалтаа хийгээч. Одоо байгаль орчныг нь хамгаалаад тий орон нутгийг нь хөгжүүлээд өгөөч. Хоёрдугаарт 21 22 оны гэрээнүүдийн бас үзэглүүлэхийг зорино. За гуравдугаарт за дахиад л нөгөө өмнөх жилүүдэд давтагдаадсан хууль зөрчиж байгаа үйлдэл дахиад гарч ирээд байна. Юу вэ гэхээр сая 3 сарын 7-ны өдөр 7-8-ны үед би Дорнод аймагт явж байхдаа холбогдох одоо сав газрын захиргаа болон байгаль орчны газраас би
бас нэг хуулийн хүрээнд ажиллаж байгаа талаар одоо хэрхэн ажиллаж байгаа талаар бичиг баримтын бүрдэл нь ямар байгаа талаар лавлгаа үсгэд мөн л өнгөрсөн жилийнхтэй адилхан усны дугналт гараагүй, усны гэрээ байхгүй, зөвшөөрөл байхгүй. За мөн юу гэдэг байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдах одоо нөхцөл байхгүй. Өөрөөр хэлбэл ер нь бол журмаараа энэ компани жил бүгд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаад тухайн жилийнх нь менежментийн төлөвлөгөөний биелэлт нь 90 ба түүнээс дээш байх юм бол дараа жилийн олборлтыг үйл ажиллагааг одоо дэмжих, дараа жилийн менежментийн төлөвлөгөө батлах гол нөхцөл болно гэд байгаль орчин аялал жуулчлалын сайдын 19 оны 618 гэж тушаал байгаа. Тэрэн дээр яг тэг заасан байгаа. Гэтэл энэ журмын хэрэгжилт ерөөсөө энэ Петрочана компани дээр алах хэрэгжихгүй байгаа юм. Одоо байгаль орчны газрын ийм бичиг байна л да. Петрочана компани 21 оны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй тул за дорн даймын эцэг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг одоо дүгнэлт гаргаагүй. Өөрөөр хэлбэл 21 онд ямар ч менежментийн төлөвлөгөөгүй батлагдсан төлөвлөгөөгүй ажиллаж исэн учраас яг энэ хэсэг дээр байгаа. Энэ хоёр дугаалзалт дээр ажиллаж байсан учраас өнгөрсөн жилийн ажлыг дүгнэх ямар ч одоо боломж байхгүй. Тэгэхээр нөгөө байгаль орчны сайдын тушаал маань хэрэгжих ямар ч боломжгүй байгаа. Тийм болохоор энэ компани 22 оны менежментийн төлөвлөгөөг одоо батлагдах нөхцөлгүй гэж харж байна. Хэрвээ одоо баталсан байх юм бол бид нар юу гэдэг тэр баталсан эрх бүхий албан тушаалтантай нь одоо ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж бид нар одоо нөгөө одоо холбогдох байгууллагууд нь хандаад явхаас арга алах юм. Тийм болохоор одоогийн байдлаар энэ компани дээр менежментийн төлөвлөгөө байхгүй, усны гэрээ зөвшөөрөл дүгнэлт байхгүй. За тэгээд нөгөө 20 нийгмийн арчлагын гэрээний хэрэгжилт ерөөсөө хангагдаагүй ийм нөхцлүүд байгаа учраас бид нэр одоо хизээ мэдгүй л Петрочана экспорт нь гарна, хил нэгдэн гэдэг ер нь хүлээлттэй байгаа. Тийм болохоор яавч бид нар энэ компани хууль бус үйлчлүүдийг дэвчээд тэ нэг 200-аас 300 төгрөгийн одоо литр тутамд орлого олохын төлөө ингээ хуулиа зөрчүүлээд усаа ашиглуулад байгаль орчноо ингээ сэндийчүүлээд ингэж баймарг байгаамаа. Тийм болохоор утам утахгүй одоо жагсаал эсэргүүцлийн жагсаалаа маань одоо үргэлжлэнэ. Ингээд бидэнтэй хамт зөвхөн одоо Махтад халахгүй гэлтгүй ер нь Дорнод аймгийн ер нь тэгээд цаашлаад улсын хэмжээнд энэ анхаарал бол угаасаа хандхуулахаас аргагүй нөхцөл байдалтай байгаа учраас бидний ингээд дараагийн авах гэж байгаа арга хэмжээ маань тамсгийн талд тээвэрлэлт эхлэнгүүд хил нэгдээ тээвэрлэлт эхлэхэд бид нар энэ хууль бус үйлдвэрүүдийг зассан зогсоолгох гэрээний хэрэгжлийг нэгж ажиллах юм байна. Өөр одоо ямар ч энэ бол зөвхөн юу гэдэг Махтад болон халахын сумдын асуудал ерөөсөө биш болчиход байгаа байхгүй юу? Биш болчиход байгаа. Бид нар чинь одоо баг 3000 төгрөгөөр 1 литрийг нь туршиж ашиглаж чинь тий. Өдөрт л баг 100 төгрөгөөр нэмэгдэж чинь энэ бол зүгээр бид нар байх ёстой үзэгдэл юм шигээр бүр ингээ хүлээгээд авдаг болчихлоо. Тийм баймаргүй байна. Гэтэл энэ түүхийгээр болохоор бид нар ингээд ийм хямдхан үртгтэй гаргаад байдаг тийм. Энэ бол үнэхээр стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний хувьд ч тэр ерөөсөө орон нутаг болон улсад ямар ч үүрэг үүж өгөхгүй байгаа учраас бид нар эсэргүүцэж энэ олборлтыг зогсоолох тэмцэл өрнүүлэхээс өөр гарцоо одоо харагдахгүй байгаа. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. За тэгэхээр бол Петрочана дайчин тамсаг компани хариуцлагагүй үйл ажиллагаанаас ганцхан жишээ дурдахад түүхийн эдээ олборлоод гаргаж байгаа буцаагаад биднэрт авж байгаа тэр ашиг 200 300 төгрөг байхад тэр одоо нөгөө нэг газрын тосоо олборлож байгаа усыг бид нар 1000 төгрөгөөр авч байна. Дээр ганцхан жишээн дээрээс та бүхэн 30 жил одоо